Эртээ урдын цагт Япон улсын Кёто хотод эмгэн өвгөн хоёр амьдардаг байж гинэ. Гэтэл нэгэн өдөр гэрийн хажууханд нэлэх хүүхэд байлах өхөөр төмхөөрөнд сонсогдов гин. Харсан чинь хуруун чинээ нэлэх хүүхэд уйлж байжээ. Яасан сайхан юм бэ? Бурхны илгээсэн хүүхэд байна. Энэ хүүд хуруун чинээ хүү гэж нэр өгье гэцгээжээ. Харин хичнээн удсан ч хүү том болсонгүй. Хөөе, хуруун чинээ хүү, чи яст мэлхийнд ч ялагдана гэж тосгоны хүүхдүүдэд дээрлэхүүлэн шовдрлогдсон хуруун чинээ хүү уруу царайлан гэртээ ирж гинэ. Эмээ томоос том будааны боомхийн сайн идээд хурдан том болоорой миний хүү гэж урам гарлав. Нэгэн өдөр хуруун чинээ хүү хот явж жинхэнэ эр хүн болоод буцаж ирээ гэж гинэ. Эмгэн өвгөн хоёр санаа нь зовж байсан ч гэсэн хуруун чинээ хүү бодлоосоо буцаагүй тул даруй аян замд бэлдэж эхэлж. Зүүгээр хийсэн сэлмийг тарианы сүрлэн хувиндхийн бүслөв. Модон аягаар хийсэн шүхрэн малгай өмсөж савхан таяг тулан сайн сууж байгаарай гэсээр явж одов. Гайгуулаагаада ийм жижигхэн биетэй гэсээр өвгөн эмгэн хоёр санаа зовн үдэж өглөө. Жижигхэн биедээ том мөрөөдөлтэй хотын зүг явсаар хуруун чинээ хүү хээр талд төөрчихжээ. Шоргоолжноос шоргоолжгүй хот руу аль замаар явах вэ гэсэнд шоргоолж багвахай цэцэг тосгоны хажуугаар урсдаг голыг дагаад л уруудаад яваад бай. Удалгүй хотод хүрнэ гэжээ. Хуруун чинээ хүү хэлснээр нь явлаа. Багвахай цэцэг талыг туулаад азраган цоор ургасан голын хүндэд хурч ирэв. Гол орсон. Хуруун чинээ хүү өмсөж явсан шүхрэн малгайгаа голд хөвүүлэн түүн дээрээ суун голыг уруудлаа. Загас хурч ирээд хуруун чинээ хүү хаа хүрхэн вэ гэхэд хотод очиж ном сурнаа гэж хариулжээ. Жаахан явтал гол баруун зүүн тийшээ салаалав. Ирвэхээгүй хотод очиод хаагуур явах вэ? Ирвэхээ баруун талыг заагаад баруун талынхнаар нь явбал удахгүй хот хүрнэ. Хичээгээрээ дээ гэлээ. Арай гэж хотод ирсэн хуруун чинээ хүү модон аяга гүүрэн доор зогсоон шатны хашлага дээр гарч сая нэг юм хотыг ажиглав гинэ. Тэнд том ордон байна. Хурдхан очиж үзье гэж бодсоор явж дасаагүй үе төмөн хүний дундуур зүтгэсээр арай гэж ордонд хүрчээ. Гуйж байна. Ноёнтойгоо уйлцуулж өгөөч гэж хуруун чинээ хүү хэлтэл. Ноён үүдэнд гарч ирээд юу вэ? Хинч байхгүй ан шүү дээ гэхэд энд байна хөл доорч нь байна гэж хуруун чинээ хүү бувтнав гин. Хөө яасан жижигхэн юм бэ? Надтай ямар хэрэгээр уулзах гэв гэж ноёнтон хэлэхэд. Намайг туслахаа болгооч би ийм жижигхэн биетэй байж болох ч би бүгдийг хийж чадна гэж. Ноёнт нь таны өөр дотор байж таныг хамгаалж бай гэх үед гинэт нэгэн зүгийн дөнгөн нисж ирсэнд хуруун чинээ хүү ганцхан хатгаад барьж авав гинэ. Сайн байна. Энэ хүүд хоол үг. Гүнжийн туслах болдгоо гэж гин. Ямар хөөрхөн туслах вэ гэд гүнж хуруун чинээ хүүг алган дээрээ суулгав гинэ. Амиа золиослоод ч болсон гүнжийг хамгаалнаа гэхэд ха итгэл дүүрэн байх шив гэж гинэ. Хуруун чинээ хүү гүнжид таалагдсан учраас унших, бичих зэрэг олон эрдэмт суралцж эхэлжээ. Хуруун чинээ хүү хүчтэй болохын тулд бүх чадлаараа сэлэмний дасгал хийдэг байлаа. Гүнжид хуруун чинээ хүү улам л таалагдсаар байв гинэ. Нэгэн өдөр гүнж сүмд мөрөхөөр явжээ. Гинэт хүчтэй салхи хэсгэрэн чөтгөр гараад ирж гинэ. Амттай болол дай гүнж байна. Би эхлээд идий гэд чөтгөр гүнж рүүгаараа сонглоо. Туслаарэ гэж гүнж хашгирав. Хүлээ гэж хашгиран гүнжээ өрөөс үсрэн гарч ирсэн хуруун чинээ хүү зүүн сэлмээрээ чөтгөрийн гарыг хатгав гинэ. Яа, энэ муу атгар чинь гэтэл хуруун чинээ хүү гүнжээс гараа тат гэхэд ха хэрэг мэдэхгүй байж гээд чөтгөр хүүг чимхэн аваад амандаа хийгээд залгиж орхижээ.
Залгиулсан хурууч нээхүү чөтгөрийн гидсэн дотор час хийдэл нь хатган ирэлдэв гинэ. Өвдчихин ёо гэж орлон чарлан өнгөрч байсан чөтгөр удалгүй хурууч нээхүүг буцаагаад гаргачихж гинэ. Чөтгөр яан гинэ яасан ч өршөөхгүй дээ гэд хүүг биц гიშг гэхээр нь хурууч нээхүү чөтгөрлөө үсэрч очоод нүд рүү нь хасгаж өргөжээ. Чөтгөр нүд юм харахгүй байна ёо гэж хашгирсаар хадан цохоноос хүл алдан жалганы ороод унчихв. Үлдсэн чөтгөрүүд нь айнж жирцгээж аймаар амтан байна нүдээ сохлуулган нааштай хэмээн яаран зүгтцгаав гинэ. Зүгтааж амжаагүй үлсэн нэг чөтгөр нэгэн жижигхэн алх барьчихсан чичирч байв. Чи ч гэсэн нүдээ сохлуулмаар байна уу гэд ахиад зүүн сэлмээ тулахтал чөтгөр нөгөө жижиг алхаа урагш сунгаад энэ бол хүслийг биелүүлдэг шидэт алх үүнийг үгүй өршөө гэж хэлчихээд тэр даруй гүн отов. Гүнж ялаалаа хурууч нээхэн минь чи надад үнэхээр их тус боллоо гэгээд хурууч нэ. Гүнж та энэ алхыг дохин намайг том болгохыг гуйж өгөөч гэгээд хурууч нээхүүг том болгож өгөөч гэд догтол гайхамшигтай хурууч нээхүү харсаар байтал томорсоор сайхан залуу болжээ. Түүнийг харсан гүнж түнд нүд унгаж дурлаж орхижээ. Ордондоо буцаж ирсэн гүнж эцэгтэй аава надад нэг гуйх юм байна гэд хурууч нээхүүтэй гэрлүүлээд өгөөч гэж гинэ. Гүнжтэй гэрэлсэн хурууч нээхүү хол нутагт суугаа өвөө эмээ хоёроо дэрэгдээ авч аз жаргалтай сайхан амьдарсан юм гинлээ.